манай одоо энэ хэдэн эрх баригчид чинь одоо бүр ингээд ард түмнээс сонгогдож чадхаа байлаа шүү дээ. Ард түмнээс сонгогдож чадахгүй сайн болно 200-300 хүний санал уунаас ийм болж ихтэйгээ зэрэг одоо төрийн эрхэнд байх ямар арга байна гэж бодсон. Нэгдүгээрт нь тэр Америкийн хар машин оруулж ирсэн. Тэр Америкийн хар машин гэдэг чинь бол ардчилсан хүчнийхнийг сандлыг 2 болгоо тоолцож чадах. Өрсөлдөгч намынхны хүнийг бол бүр баллуудад одоо устгахж болох тийм програм хийж болдог машин байхгүй юу? Тийм одоо програм хийж болдог машиныг барууны соёлт орнууд бол хог дээр хайдсан байж байгаа. Тэр хог дээрээс ацраад одоо 12 оны сонгуул явуулчихлаа шүү дээ. Энэ хар машиныг бол монголчууд хог дээр аваач хийх хэрэгтэй. Бүр одоо хоёрдугаарх нь нэрсийн жигсаалт гэж. Нэрсийн жигсаалт гэдэг чинь Монгол улсын үндсэн хуульд ийм зүйл байдаг. Шууд нууц сонгоно. Одоо их хурлын гишүүнийг гэж тийм ээ. Тэгсэн чинь юу болсон гэхтэй зэрэг 12 оны сонгуул ерөнхийлөгчийн сонгуул хоёрыг чинь зүгээр юу 12 оны сонгуулийн чинь зүгээр одоо нэрсийн жагсаал илээр биччихэд тэгээд их хурлд ороод ирсэн. Энэ чинь бол үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг болоож авлаа гэдэг ийм хуулийн нэр томьёотой асуудал байхгүй. Энэнд бол одоо дээд зэргийн ялгаанууд энэ чинь үндсэн хуулийн бус аргаар би одоо ард түмэндээ яг тайлбар одоо бүр чэйжлээсээ миний юу хуулинд байж байгаа. Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг болоож авах гэдэг нэр томьёо.